За сайн байцгаана уу. За өнөөдөр би та бүхэнтэйгээ маш хүн сэдвээр ярина. Магадгүй шархууч магадгүй тийм учраас зарим хүмүүс бити сонсоорой. За өнөөдөр би тэр нэгэн одоо хүчирхийлэгчдэд тэр нэгэн ярагчанд хэлэх хэдэг үг байна. Та хүний сайхан охиныг, үрийг хайрлан хамгаална гэж одоо хань ижил болгож суугаад яаж ингэж хүчирхийлж яргаж чадаж байна. Чи хуулийн хариуцлага хүлээх болно. Шийтгэлээ амсах болно. Ядчил үлийнхээ үрийг идэх болно. Тэр нэгэн сайхан бүсгүй Монгол бүсгийн төлөө би өнөөдөр дуугарамаар байна. Ээж аавдаа хайрлагдаж өссөн чиний гарын чин шүүсийг чилээ гаргах гэж үр хүүхдүүд чинь төрүүлээд хоол ундыг чинь бэлдээд гэр орны чинь цэвэрлээд сууж байгаа биш шүү дээ. Тийм харгас төрөмгийлэгч байх гэж. Харамсалтай нь гэр бүлийн хүчирхийлэл маш их байна. За Монголд ч ялгаагүй, хүний газар ч ялгаагүй. Энэ хүчирхийлэл нь бол дотроо айгүй олон төрөл байгаа. За мэдээж энэ одоо биеэр нь гэж бие махбодоор нь бодоор нь хохироож хүчирхийлдэг, зоддог, нүддэг, зөгтөг. За дээрээс нь сэтгэл санааны маш том хүчирхийлэлд оруулж идэг. Сэтгэл санааны хохиролд оруулж идэг. За хүмүүс бол бас verbal буюу одоо үг хэлээрээ дормжилж хүчирхийлж идэг. За бүр цаашлаад бол finance буюу эдийн засгаар нь ингэж хүчирхийлж хавчиж тэрүүгээр нь дарамтлж идэг. Тэгээ маш олон төрлийн хүчирхийлүүд байна. Энэ олон төрлийн хүчирхийлүүд Монгол эмэгтэйчүүд манд маш өртөж байна. За зарим хүмүүс хэлж байна л да. Одоо үгүй тийм юм байхгүй хаа. Арай ч тийм биш байхаа. Үгүй уучлаарай та. Намайг сонсож байгаарай. Бид бүхэн харамсалтай нь хинт чи одоо гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд амь насаа алдсан түүх бидэнд байж байна. Гэр бүлийн хүчирхийлэлд орчоод эрүү амаа цөм зөвхөлсөн ясаа хуглуулсан гэмтэл бэртэл авсан зөндөө олон түүхүүд байж байна. Тэгээ тэрнийг та бүхэн минь сонсчоод сонсоогүй юм шиг, харчаад хараагүй юм шиг, мэдж байгаад мдээгүй юм шиг ингэж одоо онгон царайлж явах болцгоомор байна. Энэ хүчирхийллийн эсрэг бид дуу хоолойгоо нийлүүлж өргөх хэрэгтэй байна. Таны хайртай охин, таны хайртай дүүгийн чинь, таны хайртай эгчий чинь, магадгүй таны найзын чинь хаалганы цаана энэ хүчирхийлэлд хүлээж авахыг бид нар хэлж мэдэхгүй. Харамсалтай нь бид нар чинь энэ хүчирхийллийг нууж идэг юм байна, дарж идэг юм байна, хаалганыхаа цаана хааж идэг юм байна. Уул нь бол одоо би Америкт амьдарч байна. Хамгийн хүний эрхийг хамгаалсан улс. Даанч бид нар яагаад тэр эрхээ эдэлж чадахгүй байна вэ? Яагаад тэгэхээр энийг нууж ийн, энийг хаацалж ийн, энэ хүчирхийллийг өөгшин дэмжүүлж ийн. Өөгшин одоо дараагийнхын нөхцөлийг бүрдүүлж ийн. За тэгээд энэ хүн асуун л да. Яагаад ингэ хүчирхийлэлд өртөөд байгаа мөртлөө энийгээ илэрхийлж гаргахгүй байгаа, энийг зогсоохгүй байгаа юм. Тэнд ингээ нэлээд олон нөхцлүүд байна л да. Нэлээд олон шалтгаанууд байна. Би та бүхэнд дурдаад өгье. За хамгийн наазах нь бид нар чинь их масктай амьдардаг хүмүүс байна. Аминда тэр муугаа харуулчихгүй юм шиг, үзүүлчихгүй юм шиг юмсан гэж одоо бусдад сайн сайхныг харуулах гэж тэр зүйлээ масклж гуурч дүр наана инээж байгаа эдээс цаанаа уйлж байгаа, цаанаа зовж байгаа саналж байгаа, цаанаа нууж идэм юм байна. За тийм шалтгаан байж байна. За зарим нь бол үнэхээр хайртай дуртай хайрлаж дурлсан энэ хүний чинь бас өрөвдөж өршөөж байна. Өршөөл нь хідэн удаа явуулж байна. За яах вэ? За нөгөө хүмүүс нь уучлахгүйгээр өршөөлөө ирж байна. Ингэж энийг улам дараагийнх нь нөхцөл рүү нь оруулж байна. Маш олон нөхцлүүд байна. За хүний нутагт бол одоо ингээд бичиг баримтаар нь шантаачилсан. За нэг бичиг баримт ирлүүлсэн. За ийм хуулийн шүүх цагдаатай орооцолдоод яах вэ? Энэ нэг бичиг баримтаа дуусгачих юмсан. Хэрвээ шүүх цагдаатай орооцолчих юм бол нөгөө бичиг баримт нь зогсчих уу? Энэ бүх зүйлд нь эсрэгээр нөлөөлчих үү гэж бас айж байна. За мэдээж ингээд эмэгтэй хүн байсан бид нар чинь хэдийгээр тэр тусмаа манай Монгол эмэгтэйчүүд маш хүчрхэг дайчин чадaltaй ч гэсэн бид бүхэн чинь эмэгтэй хүмүүс шүү дээ. Эмэгтэй хүмүүс чинь цаанаасаа сул дорой байна. Тэр хэрэгтэй хүмүүстэй тэмцээ дийлэхэргүй байна. Физиологийн хувьд. Маш олон шалтгаанууд байна. За тэгээд эмэгтэй хүн гэртээ хідэн хүүхдээ гаргаад
тээгээ төрүүлээд өсгөж явах энэ хугацаанд бас хэдэн жил гэртээ сууж ийн найз нөхдөсөө хол хамт олноосоо хол нийгмээсээ дасраа явж ийн тэр хүн чинь өөрөө сэтгэл санааны хувьд айгүй даавн буюу юу өөртөө ихтгэлгүй байдал бий болж ийн тэр сул дорой байдал бий болж ийн тэрний далимдуул тэр сул дорой байдлыг за дээрэс нь нөгөө нэг тижээж байгаа мөнгө төгрөг авчирж байгаа гэдгээр дарамтлаж байгаа зүйлүүд маш их байна. Одоо бид бүхэн энэний төлөө дуугаа өргөх болж хэрэгтэй болж байна. За өнөөдөр би ингэж уур бухимдалтай ярьж байгаа маань хин нэгэн тэр хаалганы цаан зовж байгаа. Тэр масктай амьдралын зад хуурамч дүр эсгэж амьдарч байгаа хүн үгүй энэ нэг би ганцаараа зовоод байгаа биш юм байна. Над чиг бас зовж байгаа хүн байгаа юм байна. Би энийг зогсоох хэрэгтэй юм байна. Би энийг өмнөөс бацах хэрэгтэй юм байна. Тэмцэх хэрэгтэй юм байна. Би ингэж дээрлэхүүлж ингэж хүчирхийлэл өгөх ёсгүй юм байна гэж алхам хийх бололцоог олгодгийн тэр зөвшөөрлөг олгодог юм шүү. Та бүхэн намайг шүүгээд ажиллах энэ юу ярьж байна? Ямар хар бараа юм ярьж байна? Үгүй та бүхэн бодоорой. Таны сайхан өрчин, таны бөөцөлж өсгөж бөөцөлсөн тэр сайхан хайрлаж халамжиж өсгсөн охины чинь хин нэгэн харгас хүчирхийлэгч хаалганы цаана таныг мэдэхгүй танаас нууж байгаа тэр нөхцөд танаа охины чинь зовоогоод тарчилгаад хүчирхийлээд байна гэж та боддоо. Тийм учраас та бүхэнд би хэлэх гэж байгаа зүйл хүн болгон сэрэмжтэй байгаа ч эргэн тойрны ажиллаж хараач. Найз нөхдийгөө үр хүүхдээ их чахыгаа хараач. Энэ хүчирхийлэл өртөж улам тэрний цаашаа дараагийнх нь шатлал руу орохоос зогсоогооч. За нөгөө талд нь энэ хүчирхийлж байгаа хүн та болвол хуулийнхаа хариуцлагыг хүлээнэ. Хизээ нэг өдөр хүлээнэ. Та ингээд таныг ингээд өргөж нуун дарагдуулаад энэ байдлыг чинь өөгшүүлээд яваад байна гэж бодож байна уу? Үгүй. Таныг бүр хамгийн л наазахын таны үүлийн өрчин хаалганы чинь хажууд отчих болно гэж хэлмээр байна. Тийм учраас та бүхэн минь бид бүхэнтэй нийлж энэ гэр бүлийн хүчирхийллийн эсрэг дуу хоолой өргөхөд нэгдэрэй гэж та бүхэндээ би уриалж байна.